За, TV топ гана. Заасан байна. 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? Би юу? Тийм ээ чи. Ойлгомжтой мэдээч. Ерөнхий боловсруулалтын сайхан бүрэн дүүсэнд өгөхөө сайхан диплом авсан би. Ихтэй сургалт төгссөн. Бакалаврын зэрэгтэй. 2 дээр 2-ыг нэмээд өгдөө. 4. 4 дээр 8-ыг нэмээд 12. 12-ыг 6 туваа. 12-ыг 6 туваа. 12-ыг 6 4. 2 1. Дэлхийг өмнөд ба хойд туйлд хуваадаг бүслүүрийг юу гэдэг вэ? Тэглэг. Нэг айлын 3 эрэгтэй хүүхэд бүр дээрээ нэг эгчтэй бол тэр айл хэдэн хүүхэдтэй вэ? 6 хүүхэдтэй биш юм. Найралдууны удирдаачийг юу гэж нэрлэдэг вэ? Концерт удирдаач. Нартай хамгийн ойрхон 3 дахь гариг юу вэ? Дэлхий. Дэлхий. Йоо. За баяр хүргэе. За ганцхан асуулт. Нэгдүгээр ангийн дуу хөгжмийн хичээлийн асуулт заяа. 7 гişгийг уруудах дараалалаар нь нэрлэнэ үү? Соль фа ми ре до. Камер руу орж байгаа асуулт нь чи өөр 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай. Би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай юм байна. Би тийм. Юу яа? 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай. Мэдгүй. Халуун илхэн нутаг дууны аяыг хэн бичсэн бэ? Өстө мэдгүй шин. Ганц мэддэг нь юу гэлээ? За дараагийн асуулт математик 3 дугаар анги. 3 туваахад 1 үлддэг, 4 туваахад 2 үлддэг. За. 5 туваахад 3 үлддэг, 6 туваахад 4 үлддэг хамгийн бага тоо хэд вэ? What? Ямар урт юм бэ? Юм 3 2 1 вэ? Мэдгүй. Мэдгүй би бодож чадахгүй. Хөгжмийн 7 гişгийг уруудах дараалалаар нэрлэнэ үү? Си до юу? До ми фа соль си дос. Нартай хамгийн ойрхон 3 дахь гариг. Дэлхий. Дэлхийг өмнөд ба хойд туйлд хуваадаг бүслүүрийг юу гэж нэрлэдэг вэ? Экватор. Вау. 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? Мэдхгүй байна. Гайг баха. Өнхрөөш ямар хэлбэртэй вэ? Хөөрхий. За. Шо хэдэн ирмэгтэй вэ? 4. Ого. 8. Ээжээ сайн байна уу зураг? Дүрслэх урлагийн аль төрөлд хамаарах вэ? 3 дугаар ангийн дүрслэх урлагийн хичээлийн асуулч. Аавын сургаалт, ээжийн сургаалт Эрдэм. биш байна. Эрдэм. Тийм байл. Тэгээ 3 дугаар ангийн бас монгол хэлний хичээлийн асуулт. Матар баавга хоёрын аль нь ховдөг вэ? Матар. Зүг байна. За матар. Өндөр өвгөн өсгийдөө өстэй тэр юу вэ? Ансаг Монгол хүн байна. За алгасан. Алдагсан. Сайтанд орж байна. Ойврогон зан гэж ямар зам бэ? Хулган цаг хэдээс хэдийн оронд байдаг вэ? Мэдхгүй байна. Гүү хэдэн хөхтэй вэ? 4. No. Нэг юм уу? Би 5 дугаар ангийн хүүхдээс тэнийг юм байна. Яа. Сайн уу? Сайн байна. 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай. Гүү. Монголын нэг өдөр хэний үтээлээ? Өнхрөөч ямар хэлбэртэй вэ? Өнхрөөш. Бүрхий. Шо хідэн ирмэгтэй вэ? 12. Cool. Зүг байна. Ээжээ сайн байна уу зураг дүрслэх урлагийн аль төрөлд хамаарах вэ? Нөгөө авангада. Абсурда. Мэдгүй. Аавын сургаалт, ээжийн сургаал Эрдэнэ. Эрдэнэ. Матар баавга хоёрын аль нь ховдөг вэ? 2 дугаар ангийн монгол хэл. Матар. Матар яа. Сандраагаад байгаа юм. Өндөр өвгөн өсгийдөө өстэй тэр юу вэ? Өндөр өвгөн өсгийдөө Онцгой тий. Шүүрч. Мэдгүй би яаж Тийм өндөр мэдхий. шүүр гэдэг юм. Мэдгүй шүүрч угаасаа өндөр л. Тий. Өндөр өвгөн өсгийдөө шүүртэй. Хулган цаг хэдээс хэдийн оронд байдаг вэ? Яг л хулган юм байдаг. 40-тэй юм байдаг. Бэж 40-тэй юм байдаг. 40-тэй юу? Тий. 12-49. Хэдийн оронд? Тэгээ нэг цаг юм чинь тэгээд нэг 40 л. Гүү хэдэн хөхтэй вэ? 2. 4 юм болов. Өдөө 2 зүг юм аа. За зөндөө асуултанд буруу хариулсан учраас
Би 5 дугаар ангийн хүүхдээс тийг юм байна. За насаа татлаг үг нэгэлчээ. Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? Мэдгүй. Улаанбаатарын шав хэдэн онд тавигдсан бэ? 1000 хэдэн зуун. Дэлхийг өмнөд ба хойд туйлд хуваадаг бүслүүрийг юу гэдэг вэ? Ямар сүүн зам. Сүүн зам чи тэнгэрт байгаа. Жохот толгомдоо айлдуулсан ахаад гэж. Харт цагаа хоёр морь уралдуул аль нь төрүүлэх вэ? Нэгдүгээр ангийн хүүхдээ асуулж. Аль нэг л дөрүүлэх хэлгүй дээ. Аль хурдан л дөрвүүлэх хэлгүй дээ. Зүг бай. Халуун илгэн нутаг дууны аяыг хэн бичсэн бэ? Дамдын сүр. Хөгжмийн 7 гişгийг уруудах дараалалаар нэрлэнэ үү? Уруудахта. Үгүй чадахгүй юм байна. Надад тийм урлагийн За тэгвэл камер руу орж байгаа. Би 5 дугаар ангийн хүүхдээс тэнийг юм байна гэдгийг хэлээ. Би 5 дугаар ангийн хүүхдээс тэнийг юм байна. Yes. Та нөгөө асуултаа асуусан мэт.